Өнөөдөр бид Монголд харагдсан луу унжих гэдэг хачирхалтай байгалийн үзэгдэлтэй таарсан хүмүүсийн яриа болон оршуулгын газартай ойрхон буусан нэгэн гэр бүл тохиолдсон явдлууд гэх мэт хид хідэн эвгүй болсон явдлуудаас бэлтгэлээ та бүхэн тухлан суугаад таалан сойрхно. За, ойр хэдүүлээ босон явдлаа хийв юм байна. Өнөөдөр нилээн хідэн маш дайжгүй шинэхэн шүлнүүдийг хэдүүлээ амтлах болно. Яг энэ шууд бичлэгтэй орцгоё. За, эхний түүх саяхан постлогдсон пост байна. Богино хугацаанд нилээн их реакшн авсан. Түшгээ энэ комментиг уншихгүй бол бичлэгийг чинь дахиж үзэхгүй. Тушиг ах байна уу? Түшиг ах уу? Ойрхон бидэн тохиолдсон амьд явдлуудаа хийгээрэй. Гоё шүү гэж. За. Окей. Шууд эхлэе. Дайжгүй юм шиг байна. Болсон явдал. Тухайн үед оюутан байлаа. Өвөө маань хөгшнөө алдаад удаагүй хідэн малаа зараад хотод орж ирсэн юм. Нэг өдөр ах маань залгаж ирж өвөөгийнхөө гэр оронг барилц эд хогшлыг нь янзал гэж утас цоглоо. Хилсэн газар нь очлоо. Далан давхрын оршуулгын газрын яг хойно залгаа хашаа байлаа. Урагш харвал хот тэр даяараа харагдсан. Өндөрхөн газар оршуулгын газартайгаа залгаа юм болохоор булшны чулуу гэх мэт зүйлс тодоос тод харагдаж байсан даа гэж энэ юм бахта жинхэнэ зураг юм бахта. За инглиэр л эвгүүцдэг штэ. Тухайн үед илүү дутуу юмч бодсонгүй. Олцсон нь энэ байж л гээд өнгөрөв. Оройч болж ажилч цэгцэрч ах бид хоёр өвөөгинд хонхоор болсон юм. Шүнж болж өвөөгийнх маань хуучны 2 ор, хойморт нь арслантай хос авдар, түүн дээрээ ганц шаазан модон эмээ өвөөгийн минь хар цагаан зургнууд, ганц жижиг ширээ гэх мэт эд хогшилтай ах өвөө хоёр орон дээр унтаж бийч газар гудас дэвсээд хөвтөд өгвөө. Зүүдэнд эмээгийн минь нуруунд дээр урт мөчтэй бараан үзээрийн царайтай зэвүү татсан инээсэн зүйл зүгдэж эмээ минь гаслантайгаар аврал ирсэн хоолоогоор орилох сонсогдов. Насварцсан эмээг ярьж байгаа шүү дээ, тэ. Сандран сэрвэл үүрийн 6 цаг өнгөрсөн байсан. 8 цаг хүртэл хөрвөөж нэг л тухай олж өгдөггүй хэвтэж байтал өвөөч босож өвөөг хүлээж байсан юм шиг ахч бослоо. Бүгд зүудэлсэн юм биш үсттэй. Ахыг анзаарч харвал нүдэн доор нь үл мэдэх хөрч цонхийсэн унтаж чадаагүй бололтой гэмээр харагдаж байсан да. Өвөө маань сүү өргөж авдарнаасаа зул гаргаж асааж орхилоо. За нэг юм болж таа. Ах бид хоёрч өвөөгөөс нуугдаж тамхи татангаа би ахаас та яасан? Нүд чинь хөрчиж гэвэл шүн жаахан хөрвөөгөөд зүгээр гэдэл яриад дуусав. Тэгс ингэсгээд байж байтал гэгээ тасрав. Би засчгаад унтыгээд 0 ороод урагш харвал оршуулгын дунд 2-3 хүн холхиж байх нь харагдсан. Нэг нь айгүй өндөр эмхтэй хүн шиг анзаарагдаж над руу яг ихслэн хараад таг зогсоход харагдсан. Окей, аригчин эсвэл орон иргүү хүмүүс байлгүй юм гэж бодоод орж бид гурав хөдөр тоглосоор унтахч цаг өнгөрч. Шүн унтаж байтал өнөөх зүуд дахин зүудлэгдэв. Наашаа хараад зогсож байсан хүнч харагдаад хамаг хар хөөс цувж сэргээд гартал ах өөдөөс тас ширтээд хөвтөж байв. Зочоод дүндийвэл ах хүй гэд тайвшруулсан. Бид хоёрч адилхан зүүдэлснээ олж мэдээд шууд л гарч сүрөглөө. Өвөөч аль хэдийн босоод ардаас гараад ирсэн. Өвөөнөөс зүудэлсэн юм шүү. Цай уух зуур хиллгүүл бол болохгүй санагдаад өвөөд бүх зүйлээ л ярьж гарав. Өвөөч гайхаад бид гурав адил зүйл харсан байж таарсан. Окей. Бид гуравч санаа нэгдэн аав ээж гэрийнхэнд хэлвэ. Үдээс хойш нэгэн удхан залж авчирв. Гэрт орж ирвүүгүй юу байдгаараа л ярвааж гарав. Хоёг дуулгаа өмсөж хит цэнгэргээ дэлдэж эхлэв.
сүрдмээр дуу чимээ тодоос тод сонсогдож хэсэг хугацааны дараа гэрт дун хийх чимээг энэргүй болов. Сархад цагаан идэ тамхи нэрвүүгүй юу шууд л өвөө аав ээж гих хүмүүсийг гаргаж ах бид хоёрыг урдаа суулгаж дээгүүрээ нүцгэлээд нүдээ айнаад тонгойхыг бид хоёрт сануулв. Ах бид хоёр ч хэлсэн ёсоор нь хийвэл хингэргээ дэлдэв. Үүнтэй зэрэгцэн гэрийн хаяанд байгаа бололтой гэмээр эмхтэй хүний чихүүц сүрэн тарчилсан гэмээр хоолой нэлээд удаан сонсогдсноо аниргүй болов. Хүйтэн шингэн зүйл нуруу руу түргэж ташуураа нуруун дээр маань гүйлгэж байснаа зогсолтгүй ташуурдаж гарсан. Нэг зүйлийг ойлгохдохгүй хэлээр амандаа бутнаж байснаа онгод тэнгэр нь мордоод өглөө. Утган маанч нүдээ дараад яа гэсээр ийм л үзлийн зүйлтэй учирсангүй гэсээр амнэ. Өвөөгийн маань нүүж ирсэн хашаа нь дээхэн үед бараг айл байдаггүй байх үед ганц би эмхтэй үрээ алдаад нутгалуулсан газрынхаа хажууханд сууршиж байгаад насан өвд болж гэр хуйг нь буулгаад хоосон хашаал үлдсэн юм гинлээ. Хит хитэн айл ирсэн ч удаагүй явцгаасан юм гинлээ. Үрээ алдсан их сүнс нь хорогдож хорсоор буг чөтгөр болж үлдсэн юм байна гэж хэлсэндээ. Номхотгож чадсан ч дараа насанд нь үдэж чадсангүй хэмээн ярьсандаа. Өвөө чинь настай хүн болохоор залуу та хоёроос энерги сорж өөрөө төлжөөд та хоёрын амь насанд ч аюултай байж хэмээн хэлсэндээ. Эмээгийн минь сүнсийг ч тайван явуулахгүй татаж чангааж байсан юм бэ лээ. Эмээгийн сүнсийг дараа төрөлд нь үдэж өгсөн гинлээ. Хаяа эмээ минь зүүдэн сүү сааж байгаагаар орж игдэгтэй. Өвөөч тэндээс нүүж том ах дээр минь эрүүл саруул амьдарч байгаа. Босон үйл явдал болохоор та хэд манд бас ямар газар бууж сууршихаа мэдэх хэрэгтэй юм байлээ шүү гэж. Зааж гараа. Бугч төр болж үлдсэн юм байна гэж хэлсэндээ. Номхотгож чадсан ч дараа насанд нь үдэж чадсангүй хэмээн ярьсандаа өвөө чинь өвөө нь тэгэж ярьсан юм биш үү. Энэ нөгөө цэг дасл хэрэглэхгүй битсэн байна. Ер нь оршуулган газартай хит ойр байгаа дими юм байна лээ. Манай өвөө эмээ хоёр 3-4 км зайдал байж байгаад өнгөрсөн гүйдэлд дайруулаад сүнсгүй болсон байсан. Оршуулгын газартай ойр болохоор нярай хүүхэд энэ төр зогцсыг жалга руу шууд хайчдаг хэцүү юм байлээ. What? За арай тэр сайхан нутгаасаа гараад яагаад заавал хотод нүүж ирээ тийм амар газар хамаагүй амьдрна гэж боддог юм бол доо гэж энэ бас тийм шүү. Ер нь хот гэхлээрээ л ер нь нэг сайхан газар биш шүү. Манайх нэг гадаад гээл сайхан газар гэдэг шиг л ер нь л дайжгүй бас урамжтай л өвүүлэмж байна. Манайха над ийм гоё бүтээгдэхүүн ирсэн бод шим гэд жинхэнэ Монгол махан снэк. Үхэр байна, сарлаг байна, адууны мах. Тэгээ өгчтөр адууны махыг идсэн, удаан идээгүй адууны махыг идээд нөлнөс туслах шахлаа. Одоо хэдүүлээ үхрийн махыг задлцгаая. Тэгээд бод шим хатаасан махны онцлог нь юу вэ гэхээр яг цэвэр органик бэлчээрийн малын махаар хийсэн. Тэгэхээр одоо аз жаргалтай тал газраа хүссэн өвс урамлаа идээд гүүж ягаад одоо жаргалтай амьдэрсэн малын мах гэсэн үг. Тэгээд дотроо юм хөөрхөн салфеттэй чихлүүртэйгээ ирнэ. За ингээд 100 г мах. 100 г махан снэк гэхэлэр та хэд басч болохгүй. 100 г мах чинь өөрөө бараг 350 г энгийн махнаас гаргаж авдаг. Хатаачаараа ингээд агшдаг. Тэгэхээр уураг витамин бол аюул сайн. Янз бүрийн орц байхгүй. Мах, давас, сонгон, перц, цагаанга. Янз бүрийн сэжигтэй юм байхгүй. Бод малын хамгийн зөөлөн шин тижилтэй хэсэг буюу одоо гуйны махаар нь бол хийдэг. Тэгээд савлгааны юм хөөрхөн учраас хаач хэрэгж болно. Гадаа, офис, аялал, зугаалга, машин дотор. Тэгээд нөө жим хийдэг хүмүүс уураг одоо кератин, амино гэж байдаг шүү дээ. Тэр чинь бол одоо жинхэнэ натуралаар одоо энэ шүү дээ. Ялангуяа адууны мах бол нөө жим хийдэг хүмүүс амино гэж уугаад байдаг шүү дээ. Тусдаа яг натуралаар бол энд маш их байдаг. Надад л үхрийн махын витамин гэх юм бол B12, B6, төмөр, цайр, фосфор юу байгаа юм бэ те. Тэгвэл болтгсон бол Европ руу оруулж ирмээр санагдсан. Европын нөгөө колонкуудаар ийм хатаасан махнууд байдаг. Гэхдээ энийг бол хаанч хүрдгүү. Бод шим хатаасан мах Номин, Оргил, Walmart, M-Mart, CU, E-Mart сүлжээ дэлгүүрүүдээр болон бусад супермаркетаар бараг л хаасаагүй ер нь бол зарагдж байгаа. Тааруул авч
Та сонирхороо доор Instagram хаягаар ороод мэдээллүүдийг хараарай. За ингэж биш рүүгээ эргээд орцгоё. За дараагийн түүх нэлээд их реакшн авсан байна. Нэлээд сайн түүх бололтой. Гэхдээ битсэн хэм маяг жоохон манайхан жоохон зүв бичгийн дүрмээ бас гайгүй ямар биш. Яг зүг газараа цэг мэг тавиад. Би одоо тэгээ зүгээр хүний юм яаж иж бас хитрхи шүүмжлэмээргүй байна. Гэхдээ анхаарай шүү заяа guys. Тэ аргалаад ямарсан гайгүй уншиж болох байхаа. Бараг 3 жилийн өмнө юм да. Нэг жаахан уудаг ах хүү ирээд миний дүү би нэг л биш байна. Харуул security хийдэг ухаантай юм. 24 гараад 48 амардаг. Амархаараа ганц 2 машин зогсоолын мөнгө олноо. Хоолунд аваад ганц тамхи 100 татах юм аа өртлөөд ирдэг юм гэж байна. Тэгээд яасан гэж яах юу байх вэ дүү минь. Ажлаа тарж ирээд унтаад өгсөн. Салхинд хаалга саваад онгоочж. Зас шуураад шүн даараад сэрв. Хаалгаа хааж галаа нэмчгээд унтсан чинь нэг бор хөвөнтэй дээлдэг хүн зүүдэн дээрээд ашгүй галтай гэрт ганц юмны шавхраатай айл таардаг. Аацтай шүү гэд архины шавхрууг шор хийдэл хүндэрчөөд тухлаад авдаг байгаа. Хар дарж таагүй хонсныг хэлэхүү. Өнөөх аяга эвгүүцэд үнсний боош руу хаг шидчихэд хөгшөндөө элдвийн юм хэлсэнгүү. Зүүд юм чинь гээд ажилдаа гараад явлаа. Нөгөөдөр оройн шүн 100 татчихад унтлаа. Ахаа зүүдлээ. Үүрээр нөгөөх чинь суусан газраас сууж л байна шүү. Чи яв. Яах гэж ирсэн юм гэхэд явахгүй яах вэ гэд хөдөлдөггүй шүү. Архины цагаан солио юу? Бугч төр архины бугч дэв шүглэлсэн юм уу? Хойроод харвал дүүн гарын 2 чигчи ядам 2 хуруу дутуу харагдсан гялс гараа хатгаад нууж байна гин. Ах хүү асуулаа гин. Чи яавал явах юм гэхэд амнаас хөөх гэж үлээгээд хүүтэн цан уур гарахыг харж сууснаа. Хоёул 3 өрөг шатар нүүе. Чи хожвол би зайлаад өгье гэж байна шүү. Ах хүү овоож шатар нүүчгдэг. Сүхбаатарын талбан өвгчүүлтэй хаа нэг ан ман үзчихдэг болохоор тгий энэ мо юу шаллавж гээд ам алдчихж л те. Тийм Сүхбаатар талбан яг замын тэр юун замын хойд яг тоглодог өвөнөр өгдөг те. Тэд нар сайн баха одоо тахлаар ах энэ хооронд царай алдаж сулдаад их ядрангуй болоод байж үүнийг нэг юм гадралдаг байж сонирхолтой ч юм шиг адын ч юм шиг энэ зүйлийг ам гарснараа дуусарчмаар шар адна хатгаад байж л те. Сурсан зангаараа 100 татаад унтсан өнөөх мөнхсрээ чинь өрөөсөн булан шатсан хуучин өрөг шатар олоод ирчихсэн сууж байна гин шүү. Яг арх уухлаар гарч ирж байгаа байхгүй юу? Хэрвээ анзаарвал те. Өмнө нь очиж сууж аваад нүүж хялбархан хожиж орхив гин. Өглөө нь баг уусан хэрнээ ахаад л бие хүндүр толгоон дүнг хүнд болоод байна гин. Ирэх ээлжнээс буусан оройн бодож энэ мууг өнөө хожчвал дараагийн ээлжнээ санаа амар болно. Юу хэн байх вэ гэж бодоод сурснараа 100 татаад унтав. Яа шууд 3 тоглож болохгүй юм бэ? Гөр уух шалтгаан юм биш үү? Дадсан ёсоор өнөөх мө шатраа өрөөд сууж байна гин. Басаж бодоо тоглосон. Ах хүү ил хожигдоод үүр цайж. Нэг болсонд ах хүү сэрээд эвгүүцээд эхэлж тэгээд нэг л үзэж хардаг хүнээс нэг л дэм авахгүй бол их том юм тавьж туухна гэд зориод ирсэн хэрэг байж л те. Юмыг нь хуурдаад үтсэн тэр герт нэг биш 3 сүнс ад байна гэж бов. Учир нь шатрын мэдлэг дутаад сайн нүүдэл мэддэг ахин 2 хөсрийг ханаас ч юм нөгөө гайхал олоод ирсэн юм шиг байна. Нөгөө жигтгэр чинь өөрөөсөө илүү тоглолтыг 2 жигтгэр дагуулад ирсэн биш. Тэгээд ах хүүг амархан мадалсан хэрэг байж. Тэр яаж танаад оров гэд үтсэн. Гэрийн зүүн урд хаяанд хуучин хөдрийн дайтай шар цаас үзэгдэв. Тэрэнд л учир би байх гэж бодоод юутайч шалгаараа гэд орхивоо. Ах хүүг өнөөшөнд хожидуулахгүй тулд юм хийж өгөх хэрэгтэй. Арц ганг зихүүлээд хааныг эргүүлдэг хөгшнийг эрхийг нь үлээж ам татаж зүйлгээд сүү амлуулад давус өгөөд за та тоглодгоороо тоглгээд явуулав. За хүчээ нэмж аваад бүүстлэл явсан шүү. Унтахын өмнө
давсаа галдаа ширглээд арц гангаа байгуулад эрхээ зүгээд хөвтөв юм. Шүнж болж ах хөрвөөж унтаад дахин үйл явдал мөрнөв юм. Зүүдэндээ гэр хөрлөө гал нэмийгээд галдаа давас хатгаж хийгээд байна гинэ. Энэ архины үнрийгээгээд арц ганга бас асаагаад байна гин. Тэгтэл өнөөхин араас давхарлцсан 2 саарал сүүдэр хуулраад сарниж одов гин. Өнөөх хөсрий тогтож ядган нэг таагүй болж өрөг тавиад тоолсон болж өвгөн ах төвггүй хожигсон. Нөгөө хоёр нь явцсан. Нөгөө хоёр модыг тоглодог нь сэжиглээд явж байгаа юм байна шүү дээ. Арц хүч асаасан болохоор. Ер нь арц хүч чинь ийм муу чөтгөрийг цухтаалгадаг гэж байгаа шүү дээ. Үнэр нь байж чаддгүйгээд нэг муу улаан имжээртэй цоорхоо олбогшгүй юм сугандаа хавчуулаад хувьсгийн гарч одов гэж үзжээ. Өмнөх өдрүүдээс хамаагүй хөнгөн шингэн сайхан босч ирсэн байна. Өглөө нь хөгшин гэрийн хаяавчны зүүнд хунгар зас доороос нэг өрөөсөн булан шатсан хуучны хар зураг олсон нь хар хурган малгайтай урт бор дээлтэй бор хар гимээр царайтай хүн номхон сууж ахуулсан зураг байж ард нь 1979 он дурсамж химээ хөх бихээр мэлхий хошууд үзгээр таталтуулан битсэн байж мөнөө хөсрийн ирийн дүр мөнөөсөө мөн байж билээ гэсэн байдаг. Тэр зураг одоо болтол бараан чулуун доор бичээний төмөр хайрцагт тостой даавуугаар ороогоод хаслаж дараад хүлж оршуулга газрын шороогоор буулж хавд арсан билээ гэж. Сонирхолтой л юм. Ер нь сонирхолтой л юм. Бас зөвүүн л ер нь. Тэгэхээр зургийг постсон бол бүр л зөвүүн байхсан баг. Тэ? Анх удаал ингэж сүнстэй хал зүтсэн хүнтэй таарсан болохоор би ч бас ах хүүг багтаж бас л гайхаж байсан. Ах тэгээд ч хоосонгүй юм билээ. Эд залууд нь нутгийнх нь юм үзэж хардаг хүн хэлж байж та зүгээргүй шидтэй хүн шүү. Залгуулж явж чадвал заяа өндийж түмэнд тус өгөх чадахгүй бол тиймхэн бор амьдрал туучих вэ гэсэн байдаг. Даанч насны намар залгаж залууд нь хэлсэн хүний үгээр болоод утсан болохоор илүү үгэлж хүнийг хоромдоглоод юу хөөгээ санаад илүү дуурал үг хоцорч байжээ гэж. Цаанаасаа л нэлээд юм мэдэрдэг, арай бусдаас илүү мэдэрдэг хүн байсан юм байна л да. Тэгэл ямар сайндаа чөтгөртэй шатар тоглох вэ? Тэгэхээр та чөтгөртэй шатар тоглосон хүн гэж ястаа сонсож байгааг бах. Чөтгөрч юу яах вэ? Сүнслэл юм байна. Ер нь бол 79 онд эд үедээ гэхлээр чи нэг 50-аад оны хүн байсан юм уу? Сонирхолтой нь хожихгүйгээ мэдээд амьдаа шатар сайн мэддэг байсан сүнстэй хамжин гэж байна гэж бодохоор л нэг ёсондоо булхайдсан ч ах бас надаас дим авсан адилтай годилтой яг тэнцүү байгаа зэнэ. Хин л ер нь хүч нэмсэн юм байна те. Окей, ер нь бол дайжгүй шүү. Ер нь бол дайжгүй. За, Монголд нэлээд сонин хачин байгалийн үзэгдлүүд бол харсан хүмүүс байдаг. Тэгээд тэрний нэг жишээг өнөөдөр харцгаая. Нэлээд олон реакшн авсан. Тэ жоохон өмнөх пост юм биш үү? За, байгалийн сонин хачин үзэгдэл харж байснаа дурсан хүмүүс байвал комментээр бичээрэй. Миний харсан зүйл гэвэл хүүхэд байхад 100 болгон өвөр хангаад өвөөгөндөө очиж амардаг байлаа. Тэр жил амар зуд болдог жилийн дараа 100 өвөөгөндөө очдог өдөр маш хүчтэй цахилгаан цогсон ширүүн бороо орвоо. Хөдөөний айл чинь жам ёсороо өрхөө татаад аргалаан бүтээгээд ааруулаа оруулдаг да. Тэгээд хаалгаар л гэгээ тусдаг учраас хүүхдүүд өвөөгийн том гэрийн үүдэнд овоороод дотгоноос нь ус уугаад л би тусаж байгаа ус харж байгаад гинэт нүдний болонд юм үзэгдэхээр нь сайн хартал тэнгэрт бүрхсэн үүлнээс маш том хар бараан юм унжиж байсан юм. Гайхаад хий юм хараад байгаа юм бахта гэд хажууд байгаа үеэлүүдээ тэрийг хардаа гэтэл бүгд л юу вэ гэцгээгээд нилээ хэсэг хугацаанд ажиглалаа. Бүрсэн борооны үйл айжмаар нүгээд байгаа хэрнээ тэр хар юм л хөдлөхгүй. Тэгээд имээг баг гэрээс дуудаад имээ тэрийг хардаа гэсэн имээ маань олж харчаад бурхан сахиус минь баян хангаа минь юу олоод харчваа битгий хараад бай гэд биднийг гэрийн хоймор руу хөөгөөд хүүхэд л болсон хойно хаалга руу байн гүйлдээд
имээд загнуулан байран хөдлөхнүү хармаар санагдаад хамгийн сүүлд нь юмны сүүл шарвж байгаа юм шиг 2-3 хөдлөхт нь 2-3 удаа аянга цохиод алга болсон юм. Имээ манд бурхандаа зул өргөөд л майн уншаад л залбираад байж билээ. Зуд турхан болоод удаачгүй байсныг хэлэх үү. Тэнгэр хангаагаасаа их л айсан байж билээ. Том болох тусмаа тийм байгалийн үзэгдэл байх боломжгүй гэж боддогч олуулаа харсан учраас бичиж байгаа юм шүү. Нилээн сонирхолтой санагдаж байна. Жинхэнэ харийн нисдэг бит мит юм шүү. Яалчгүй л олон л хүн харсан юм да. Том хар юм унжаад, том харийн нисдэг бит, харийн нисдэг хөлөглөл байж. Эсвэл бурхны ямар нэгэн харах ёсгүй юм харцсан уу? Доор нь ижлэхэн юм харсан хүмүүсийн комент байгаа юм биш үү төө. Өвөөгөө бурхан болсны дараах жил нь чандрыг нь төрсөн нутагт нь өргөсөн юм л да. Говь Алтай аймгийн Төвөрөх сумын Өвгөн хайрхан гэдэг хайрханд бүрхэг хүйтэн өдөр бараг 2 км газар дөрвөн хөллөж байж гараад төрсөн буурных нь зүг чандрыг нь өргөсөн юм. Яг буцаад явах гэтэл манай нагаз ах тэрийг ийм сони юм байдгаа гэхээр юу гэсэн чинь өвөөгийн маань төрсөн буурин дээр нар тусаад тэнгэр яг тэр хэсэг жижигхэн цоорхоо гаргаж цэлмээд байж билээ. What? Нутгийнхан тэнгэрл нилээн яаж тэ гэрэлт гээгээ тусгаж тэ тэ. За энд ойролцоо бичсэн байх шүү. 98 оны өвөл хөдөө өвөлжөөд 12 сарын үед шүн хүүгээ хүлчээд хуурайлах гэж байхад утаатай онгоц шиг хүнсэн дуу гарч байснаа бүр ойртоод тэгснэ газар хөдөлж дайвалцаад яг манай гэрийн голоор хоймроос үүдрүү газрын доогуур амар хүнсэн дуутай юм өнгөрсөн. Яг тэр үед хиймрийн авдар дээр байсан сувенирууд бас үүдний иргэнэг дээр хураалтай байсан шаазангууд харшиж дуураад би айх гайх зэрэгцээд нөхрөө дуудаж сэрээж хэлж байж билээ. Өглөө хаяа дарж буусан хоёр айлаас асуухад хатан мэж маань яасан доогуур нисэж байгаа онгоц бай гэж бодсон гэсэн. Яалчгүй дээр үед Монголд харийн ийм юмнууд байдаг л байсан бохоггүй. Бас саахалт өвөлжөөнд байсан айлын ихч мэдсэн байсан. Одоо болтол тэр юу байсан талаараа би огт мэддэггүй штэ. Энэ постыг хараад гинэт санаад урсам сэргэлээ гэж байна. Газар хөдлөхөд тэгж дуурдсан юм байна лээ. Амар дуу ойртож ирээд байшин шажигнаад явчихсан гинэ. Улаанбаатарын өвөр. За энэ нэг зөвүүн бичсэн биш үү? 11 билүү 12 настай л байсан байх. Зуны амралтаараа Дунд Говь аймагт очиж амардаг байсан юм. Ямар ч үүлгүй цэв цэлмэг халуун нар ээсэн өдөр ямаагаа саах санаатай холбож эхэлж байтал гинэт гэрийн эрхцээр маш ойрхон зайтай жижиг хэмжээтэй хар үүл цуглаал нар хаагаад хүй гэхийн завдалгүй хүчтэй бороо асгарснаа удаачгүй том ширхтэй мөндөр амар хэмжээтэй хэдхэн минутад ороход ногоон өвс нөгөө алдартай цав цагаан мөндрүүдээр хучигдаж билээ. Тэр хооронд сандралтаад аргалаан хучиж холбож байсан хэдэн ямаагаас салгаж байх хооронд үсрээл 5 минут л байсан баг. Гинэт үүл цуглаад орсон шигээ хэдхэн секундэд замхраал цэлмээд юу ч хүү алга болчихсон. Үсрээл 10 м радиуст л орсон бусад хэсгээрээ огт ороогүй. Тэр үүлнээс л болсон байх. Бүгд шалав норчихсон. Өрхөөж татаж амжаагүй гэртээ ортол гэрийн хойморт урт хорхой могооны зулцаг урт нь үсрээл 20 см л байсан баг. Байхлаар нь айсандаа имээгээ дуудтал энэ нэг л ярьсан түүхтэй ойрлол санагдаад нэг урт хорхой усын янтам гэдэг. За имээгээ дуудтал орж ирээд толгой дээр нь сүү тусаагаад урд нь тавхтай идээгээ тавиад гэрийн хаяагаа сөхөж байгаад өөрөөр нь гаргаж явуулж билээ. Энд сонсч ирсэн түүх юм. Дараа нь учрыг нь асуудал усын амтан гэрт нь орж ирэх сайн заавал сүү тусааж эдэний дээжээ өргөдөг юм. Манай гэрт орж ирсэн болохоор энүүхэн хэсэгтээ ингэж их хуур орж илтэй гэж билээ. Энэ үйл явдал миний харж байсан хамгийн сонин бас үзэсгэлэнтэй байгалийн үзэгдэл байсан даа гэж. Лусч магадгүй шүү. Жаахан байхад гол дээр мэлхий байж тоглоод их загнуулж билээ. Мэлхийгээр тоглохоор бороо ордог гэд тоохгүй тоглоод бороо ороод л байдаг байсан да. Энэ яг жоохон үнэнтэй гэхдээ та нар тэгжсэн үү? Дараа нь лус хилгэнүүлсэн гэд
бөө юм болсон. Тэгээ ер нь ингээд тоодгүй тэгэл яа мэлхийр бороочлаа гэж амар ярьдаг гэсэн шүү. Хэдүүлээ нэг түүх уншчихэл яалаа. Энэ түүх арай биш үсттэй. Нэг лусын урт горхоо байсан тэрийг ингээд андуураад алдсан чинь яасан ч гэлээ тэ. Ингэж шүү. Луу унжих гэдэг гисэн эмээг манд жоохон байхад тэгж луу унжиж байгаад үүлээ алдаад доошо унсан гэсэн. Очоод үзтэл нүцгэн ботох шиг юм хитэж байсан гэл тэгдгийн байна лээ. 2014 онд бас Үүр ханга аймагуудаар бас их хүчтэй хувь салхи, аян цалхаантай усрах бороо орсон үхэр энтрийг зүгээр дээрлэх хийсгэж байсан гэд байсан. Тэгэхэд бас нэг лууны сүүл шиг юм харагд. What? Луу унжина. Луу байсан биш thôi. Эрдэнэт луу унжих үзэгдэл болж луу унжих гэдэг нь хувь салхи аадар бороо орох зэрэг байгалийн сүрт үзэгдэл ажээ 2074 онд Хинтэн аймагт луу унжих үзэгдэл бол хүчтэй салхи шуурга тэгж байсан бол 13 онд Архангай аймгийн Чулууд сумын нутагт Торонт ям гэдэг газарт хувь салхи босч энэхүү үзэгдэл гэж юм. Ялаа хараа. Хар юм гээвс. Энэ бол хар харагдахгүй л байна да. Гэтэ сүртэй харагдаж шүү. Америкт бол ийм үзэгдэл буюу торнадо хувь салхи болоход ойр хавьд байгаа хот суурь нь гамшигын үеийн түгшүүр зарлаж гар утас телевиз, радио, мэдээлэл хүрэх гарах хэмжээ авдаг юм байна лээ. Байгалийн онц харин Америк чинь бүр амар нөө кино минон дэр чинь зүгээр барин кино минон дэр чинь баг авч хийчих гээд байдаг үстэй. Гэтэ гоё харагдаж байна. Яг нөө Монголын тэнгэрт бол бүр ийм цэлмэг бүр хамаагүй том сүртэй харагдаж байна. Гэтэ магадгүй юм жоохон бараан үүлүүдээрээ ингэж луу унчих юм бол яг жоохон хар бараан эвүүл харагдах байх. Ер нь бол ингэж харагдсан бах та. Хараа. Энэ бас юм л харагдаж байна те. Симүлээ 14 он тэр хувь салхинд дайруулж билээ 14 те сая 13 гэснүү тэр хавцаа байлаа маш том мөндөр орсон машины дээвэр цонхыг хаг цохиж байсан да жижиг мал цохиулаад унаж байсан алганд багтахгүй мөндөр байсан. What? Зохиулж байгаа юм шиг чулуугаар шийдүүлж байгаа юм шиг орно өстэй. Байгалийн үзэгдэл гэхээс илүү сонин амтан харж байсан гинэ. Дүүтэйгээ явж байгаад нэг юмны орилох чимээ сонссон. Гайхаад доошо хартал хөл доор нэг өгц шиг гихтээ хөх ягаан өнгийн хизээч хараагүй амтан байсан. Өнгө нь гоё байсан болохоор сайн ойртоод хартал жижиг шүттэй шаргал өнгийн хөмсөг сормостой том дүрлэгэр нүдтэй долоовор хуруу шиг хэмжээтэй амтан байж билээ. Нүдэндээ итгэхгүй жоохон ойртол урдаас орилсон. Яа эвгүй байна. Айн өстэй юу вэ? Яа хөөрхөн амтан байсан ч өөдөө. Тэгээд л айгаад шууд гэрлүүгээ гүйсэн ч тэрнээс хойш хідэн өдөр халуурс дэмэрэд эмээгээсээ түүхийн мах нэхэж үсээ зулгааж уйлсан байдаг юм. Гэхдээ тэр амтныг сайн сандагч тэрнээс хойшоогоо гэрийнхнээсээ л сонсож байсан. Гарах юм уу? Манай муу гарны өрөөнөөс. За гаргаж. Иймэрхүү юм шүү гинэ. Тийм байна. Миний харсан зүйл яг л ийм байсан. Толгооноос бусдын бүгдийг нь харсан тэр үед энэ ухаалаг утас байсан болж би од цаашаал болох байлаа. Нүдэрээ харснаас өөр нотлох баримтгүй бодлоор их болохоор их харамстай гэж байна. Иймэрхүү юм байна. Мөн л юм байна. Ер нь бол юу лээ? Лууны сүлгэл юу лээ? Луу бүхтих. Луу унжих. Луу унжих. Окей. Энэ зурган дээр бол бас нэлээ эвгүй харагдаж байна. Нэрээ яг л луу шиг харагдах юм байна. Ер нь бол эвгүй юм байна. Тэгээ сонин амтан гиснээс энд нэг сонирхолтой бас пост байна. Элдв үлгэрийн амтад харсан хүн байдаг болов. Би багада хөдөө хөвсгөлд яг иймэрхүү 8 хүлтэй бор морь уулын жижиг толгодоос давхиж гарч ирээд нүдэнд хальт үзэгдээд уусаад алга болох шиг болж билээ. Нүд буруу харсан уу эсвэл хүүхэд үеийн төсөөл байсныг сайн мэдгүй. Бараг төсөөлөл байх. Гэхдээ тэрийгээ санаад судлаад үзэхэд Норвеги, Швед үлгэр домогт гардаг Оуден гэж бурхан 8 хүлтэй морь ундаг гэж үлгэрт байдаг юм байна. Энэ группт дээр нэг хүн луу харж байсан гэж оруулсан байсан.
Ер нь хүмүүст ингэж үлгэрийн амьтад харагдсан тохиолдол байна уу гэж луу унжих гэдгийг бол хэдүүлээ сая харсан. Монгол ардны үлгэрч бас 8 хөлтэй морины тухай гардаг гэж. Окей. Энэ ч үлгэр домгийн амьтан биш л. Гэхдээ 12 13 настай байхдаа зуны амралтаараа Дунд Говь аймгийн Адаацаг суманд зусдаг байлаа. Нэг өдөр хонь ямаага аясаар нь хариулаад явж байтал нүдний буланд хальт нилээн шигүү утдуу дэрс хөдлөх шиг болов. Тэр өдөр цэлмэг салхигүй байсанд гайхаад шилбүүрээрээ дэрснүүдийг хөдөлгөөд үзтэл бараг 1 литрийн бетон шиг хэмжээтэй сүүл нь орохгүйгээр бүдүүн им аврах том голио байж байсан. What? Ийм голио гэсэн үг. Анх удаалт тийм том голио хараад нилээд айж хэсэгт зогтсондоо сайтар харж авсан. Даанч гинэт гүүгээд явхаар нь ардаас нь 2-3 алхмын зайдад дагаж явсан ч хөрс шороо чулуу дэрсний өнгөтэй ялгаж харж чадхааргүй уусан шаргал ногоон зүстэй байсан болохоор алдчихсан. Тэр том голио хурдан явж том хөлөөрөө урт хөлөөрөө тэгээд яаран хараад гэрт байсан хот хөдөөгийн залуу хүмүүст хэлтэл юу гэж тийм том голио байдгийг наашч гээд шоолоод болдгоо. Харин хөдөөгийн айлын имээ маань тийм том байж болов л яах вэ? Говь газар юу ис байх вэ? Ёстой л ховор юм харж тэ. Имээ нь өдийн наслахтай харин тийм томыг харж байгаагүй юм байна. Азтай байна гэж билээ. Дараа нь хотдоо ирээд найзууд гэрээхэндээ хэлэхээр шоолоод л байдаг байсан болохоор хинт ч яриха болцсон. Би өөрөө шилбүүрээрээ биенд нь хурч араас нь дагаж яалчгүй явсан болохоор одоо болт надад сонирхолтой санагддаг хэвээр л байдаг. Одоо ч гэсэн хаа нэгтэй байсаар байгаа гэж бат итгэдэгтэй. Одоо харин байвал зураг гар утас хүн болон гар утас камертай болцсон зүгээр нэг юм харах байх шүү те. Кинг-Конгийн авраг шавжнууд санаанд орчлоо. Тийш Кинг-Конг дээр үйдсэн мангар том голио шиг юм. Голиог нэр англиар юу гэдэг том голионы зураг харах гэсэн чинь голио гэсэн чинь голио it's cool гэнэ. Орчуулаад байгаа giant beta гэвэл яах вэ? What? Сайн хүн ч худлаа яриаггүй бололтой хөөх юм. Ийм том голио бэт юм шүү дээ. What? Ёо хара. Ёо. This insect weighs up to 71 grams and measures up to 10 centimeters without counting its long antennae or its powerful legs, being the largest insect documented in хамгийн том шавж гэж бас бүртгэжсэн юм биш үү? Largest insect documented in Монголд бол байгалах. Монголд бол байгаа. Яаж ч утсан байх хэвээр Монголд бол. History and surpassing in weight. Ялангуяа говийн нутгуудаар бол байж таар. And size a small bird, such as a simple sparrow. But don't be scared. These guys are total herbivores, munching on leaves and flowers. Бүтэн луун идэж шүү. Guys, нөгөө голооны бүхс долоодог биш ээ. Голооны бүхс сордог хүмүүс аа. Нөгөө голооны бүхс сорчдог ах нар байдаг шүү дээ. Тэр барыг цадчих юм шүү хөөе. Биен сайн гэд та нар сорох уу? Биен сайн гэвэл та нар сая төгрөг өгөөд үл сор гэвэл яах вэ? Өгөхгүй та нар. Сорох уу та нар? Сая төгрөгийн сорох юм байна уу? Байвал доор комент бичээрэй. Видео кол хийж байгаас хоруулъя. All night long. They're kind of like the chill giants of the insect world. They prefer to avoid conflict and would rather scurry away and hide than fight. These insects play an ecological role similar to that of rodents in nature, preying on small, dead, or diseased insects. During the day, the weta hides in the holes made by the beetles, which it enlarges with its powerful jaws, while at night... Энэ бол том харагдаж шүү. Тэгээ гартаа харьцуулбал хэр том юм. Юу камера ойрноос авсан юм шүү. Юу энэ ч амар том харагдаж байна. За энэ жинхэнэ нөгөө 1 литрийн бетон шиг гэдэг чинь энэ байна да. Саяын гартаа ижлэх юм ч юм уу. Бидээс том байна том. Ийм том байд юм байна хөөхөө. Худлаа яриагүй юм биш үү? Та нар шоолгоо болоорой манай найзыг. Гайхалтай. Ямар байгалийн шалгуураар зарим нь ийм том биетэй төрдөг байна. Наад шиг.